Эрхэм муудагч нэвтрүүлгийнхаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэ дугаартаа манай бас эрхэм муудагчийн нэг болох Чулуун Мэлгийг хурж оролцуулж байна. Манай Чулуун Мэлэг бол аюулгүй байдлын чиглэлээр судалгаач байгаа. Дээр нь бас манай практик бодлогын холбооны тамирчин гишүүн байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тийм гоё нэвтрүүлэгтэй байсан. Бичмэс байнг үздэг. Хоббиний юм болохоор тамирчин гэхэд хэцүү. Тэгээ муудагч тооцогдсон юм лээ. Гэхдээ муудагч гэдэг чинь тэгэл тэмцээн бол явна л орчдөг үстэй. Арахгүй гэж байхгүй үстэй. Өнөөдөр бас манай нэвтрүүлэгтээс өөрийнхөө нэг гоё зэвсгээ танилцуулахад ирсэн байна. Тэгээд энэ сайхан зэвсгийн талаар нэг яриач. Энэ зэвсэг бол GMR 15 гэдэг. Одоо цэвэр нөгөө спортын зорилтоор тоноглогдсон бууга. Тэгээ энэ бол яг пистол калибр карбин гэдэг одоо англид ордог карбон цомор бууддаг карбин гэх юм уу. Тэгээ яг ер нь бол үндсэн одоо юу нь бол R15 дээр систем нь бол систем үндсэн одоо платформ нь бол R15 дээр зориулагдсан. Тэгээ R15 бол бүгдээр мэдж байгаа. 56 онд анх одоо зохион бүтээгдээл 59 оноос бол нөгөө Colt руу утсан юм шиг. Тэгээ 63 он гэхэд нөгөө том Colt шин том компани учраас олноор үйлдвэрлэдэг. Дээрээс нь бас лобби сет учраас тий Америкийн харимд нийлүүлж эхлэв. За тэрнээс хойш бол маш их алдартай болсон. Үндсэн суурь нь бол тэгээ 70-аад он 60-аад онд бол Вьетнамын дайнд их хэрэглэгдэж ерөнхийдөө бас их нэгдүгürt хичээсэн байна. Хоёрдугаарт их хөнгөн үндсэн суурь нь байна. Одоо нөгөө бидний имхаар мэдвэл M16 байдаг. Тий M16-ад илүү нөгөө цэргийн зорилттой одоо яг цэвэр автомат бодлоготой тийм зэвсэг болгоод ингээд явж хагаад 70-аад оноос бол яг иргэний зорилттойгоор орж ирсэн. Яг үндсэн дээр нэг иймэрхүү төр төрхөө олсон. Тэгээ энэ бол иргэний зорилт учраас мэдээж нөгөө хагас автомат зэвсэг тооцогддог. За тэгээд мэдээж Америкийн буу хэрэглэгчнэрт бол маш их таалагдсан. Тэгээд ахаа 10 жилийн дараа 80-аад оны сүүл үехээр нөгөө маш олон үйлдвэрлэгчнэр бол өөрийнхөө одоо хөлбраар гэхдээ үндсэн арийнхаа суурин дээр бол хийж авсан зэвсэг баг. Тэгээ яг нэгдүгürt бол юу н лицензэнд туссан юм шиг. Тийм учраас бүгдээрээ суурин дээр нээжсэн. Хоёрдугаарт бол яг иргэний зорилтон дээр энийг гიშгэлэхэд бол энэ маш сайн тоног авдаг. Буу учраас нэг өөрийнхөө тоноглын хөлбөрөөр төр хийгээд явж ирсэн. За эндээс бол нэг алдарт энэ GP буюу General Parasite компани ба шүү дээ. За энэ компани бол одоо яг спорт зорилтын буу үйлдвэрлэдэг цэвэр. Одоо тэр учраас одоо энэ буу бол одоо яг GP-гийн одоо бүх тоногийг бүтнээр нь одоо яг өөрийг нь тоноглож хийсэн ийм 9 мм-ийн одоо юунд зориулагдсан, тэмцээн зориулагдсан хамгийн сүүлийн үеийн л одоо хөлбөр гэж яригдж байгаа. Ийм л буу. За яг би энийг яагаад жишээл сонгосон бай, сонирхсон бай гэхээр бол нэгдүгürt бол энэ 9 мм дотор бол одоо хамгийн сайн тоноглогдсон, хамгийн сайн одоо наривчлалтай гэж явагддаг буу. Хоёрдугаарт бол яг ер нь бол зөвхөн тэмцээнээс гадна энийг бол одоо гэр орон хамгаалтын чиглэлээр ашиглахад бол бас их сайн гэдэг тийм комментууд бас их байсан учраас ирсэн л да. Яг тэмцээн дээр бол одоо мэдэн шүү дээ. Бид чи одоо нөгөө нас яваад 40 гараад залуучуудтай өрсөлдөж чадхаа. Гүйчээрэж чадхаа. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт яг нөгөө албаны тамирчид ороод ирэхээр ур чадвар өндөртэй. Нэгдүгээр байрлалаасаа угаасаа тэд нар чинь сайн. Хоёрдугаарт яг үндсэн ажил нь болохоор тэд нартэй өрсөлдөнөд хэцүү. Тэгэхээр тэр өрсөлдөөндөө арай илүү дөхөж очихын тулд явахаар арай илүү сайн зэвсэг авч яаж дөхөж очих хэрэгцээ шаардлагатай байгаа учраас одоо бас энэ сайн бууг бол авсан байгаа. Тэгээд энэ хоёр дахь нь бол яг түрүү ярьсан нөгөө гэр орны хамгаалах зорилттой учраас нэгдүгээр энэ бол одоо 100 ярд гэх одоо 94 5 м юм. Тэр дотор бол маш цэцэн буддаг. Хоёрдугаар ийм битүү орон зай дотор одоо энэ гэр орон байшин дотор бол яг буудлага гэх энэ бол хамгийн сайн нэгдүгээр дөрвөлд энэ дуу чимээ их баг яадаг. За мэдээж өөрийнх нь нөгөө юу гэдэг рекол тэрэлт их багтай учраас бол хэцэн буддаг. Энэ гох нь бол нөгөө спорт гох учраас нэг шатлалтай богино зайд хурдан буутах зорилгоцсон учраас бол одоо бусад гохнуудыг бол арай илүү даваа талтай гэж бодож байна. Тэг би энэгээр бас буудалтай арай л өөр юм билээ. Тэр нэг бөөгнөр цэц мэц бол үнэхээр мундаг юм билээ.
тэрнээс тэрийг харсан чинь голдхон өөр харагдав. Энэ улаан юм гэдэг. Энэ сархин хөргөр юм шиг байна тий. Энэ бол одоо яг нөгөө спорт зориулагдаад нөгөө халгаас сэргийлээд одоо эн чинь өөрөө нөгөө хромоор дотор юуг нь одоо ингээд түрхлэхтэй учраас нөгөө бусад буунуудыг бодвол нэгдүгээр халж чалчихгүй. Хоёрдугаар эн чинь өөрөө нөгөө хэрэглэх удаан хэрэглэх зориулсан. Одоо эдгээр өөрсдийнх нь одоо амлаж байгаагаар бол нэг 500,000 орчим сум гаргахад бол ер нь тийм одоо голдмор амьдрах чадвар бол үнэхээр өндөр гэж байгаа байхгүй юу? Нэг доор эн чинь 1000 сум энэ гаргахад бол ямар нэгэн байдлаар халт төрөл наачлууд максимум үлмэрч. Тэгэхээр эн чинь бол нөгөө яг хэрэглэгч талаасаа яг голдмор эднэр бол арай л өөр л гэдэг юм л да. Тэгэхээр тиймэрхүү юмнуудтай нөгөө санаа зовхгүйгээр үндсэн бас бодлогоодаа хийгээд явахд бол бас тийм ээ. Энэ чинь шууд үйлдвэрээсээ юу биш үү? Компенсаторын төлөх. Тийм энэ одоо шууд өөрөөс нь ингээд шууд суулгах чадвар ирж байгаа байхгүй тооцоолтой. Тийм учраас бид нэр одоо ингээл тохируулах гал ч юм уу янз бүр болохгүй юм байх бас нэг тийм шаардлага байхгүй. Тэгээ энэ өөрийнх нь GP-ийн бүх нөгөө хэврэсэл байгаа учраас нөгөө хоорондоо маш сайн зохицож ажиллах. Тийм уникэл нэг гэдэг юм л тийм хоорондоо маш сайн тийм зохицож ажиллах. Илүү тоноглох шаардлага байхгүй. Тоногдвол ер нь бараг муудах тал руу. Тийм учраас нэмэлт зүгээр харааны хэрэгсэл өдрөл одоо аян ч хоолойсон юм байна тийм. Энэ бол яг нөгөө мэдээж хөнгөн байх утгаас нь жижиг юу тавьсан. Хоёрдугаарт энэ нөгөө батарейгаар биш нараар зэнгэлэгддэг учраас удаан хугацаанд бас. Энэ юу юм шүү дээ. Нарны хэвтэй. Нарны зэнэгтэй учраас үүсэх. Гинт нөгөө батарей өдр муудах өдр баг. Манай нөхцөлд бол бас их боломжтой юм чинь. Тэрнээс энэ чинь бас төрийн харааны батарей чи бас тэр болго олдохгүй тий. Тэр болгонд байдгүй шүү дээ тий. Тэгээд энэ бас нэг арай орчин үе. Тэгээд бас юугаа бодвол энэ чолоосын энэ сүүлийн хөлбөрч бас наривчл их. Дажгүй. Тэгээд YouTube-ээс ухаалж яхад энийг их сүүлийн үеийн нөгөө PC-ийн тэмцээнүүдэд хэрэглээд байгаа болохоор ерөнхийдөө нөгөө мэддэг чаддаг хүмүүстэй зөвлөж байгаа л тэгэл нэг юм л тийм буутай болсон. Яг би бол хоёр утгаар л харчих. Нэг нь бол тэмцээн уралдаанд нэг медаль авахгүй ч гэсэн нэг амраахгүй дундуур яваад байгаа юм. Залуучуудын донд гүгээд байх боломж байна. Тэгэл одоо энэ зэвсэгтэй ороод ирэх юм бусад нэг юунууд чинь PC-ийн чинь жоохон ингээл яг уг буудлын чинь орохоор за тийм. Гэтэ бас хамгийн сүүлд бол орохгүй. Тийм шүү дээ. Тийм нэг тиймэрхүү юм байгаа. Тэгээ нэг 50-тай өрснөхийн дараа ахмадын юунд орчлаа л гэж бодож байна. Ахмадын бас тэр нөгөө гүөх мөх чадвар нэг болчих болохоор тийм. Бас гоё санаа шүү. Аргаал орсон шинж л яг хоёрт нь бол яг ер нь бол монгол хүн бол бас нэг өөрийн буу зэвсэгтэй байх шаардлага байна те. Нөгөө цэргийн бэлтгэл үүрэгт ингээд утгаараач те. Ер нь бол чи түүхээ бодсон ч гэсэн бас нөгөө өөрийн буу зэвсэгтэй байх шаардлага. Тийм шүү дээ. Яг энэ бууны хувьд бол цэвэр орон гэр 9 мм мөн 10-ны сумрууддаг учраас одоо орон гэрийн хамгаалтанд илүү тохирсон. Яг одоо Америкт ч юм уу мэрэгжлийн цэрэг хоёртой хүний өдөөс бол бас тийм юм биш л те. Энэ чи яахгүй л те. Мэдээж яг хичнээн мундаг юу ч гэсэн бас тодорхой хэмжээнд сул талууд бас байна. Давуу тал нь яг нөгөө магазин юм биес авчирсангүй. Глокийн зорж. Тэгээд яг YouTube дээр энийг хэрэглэдэг хүмүүсийн бичлэг эдрийг үзээд байхад бас тэгээд үгүй яагаад та нар өөрсдийн нэг юм утын магазинтай болж болдгоо юм байд чинь бас л өөр бууны болохоор нөгөө магазин унах эдэр дээрээс тэмцээний үед гацаал алдаа үсэл тэгээл гэсэн бас юмуд бас байх шүү дээ. Ахтайх нөгөө гологийнх болохоор бас жоохон түгээмэл юм да тий. Тий түгээмэл тэгээ яг цэврийн буундаа 100% зориулдаг болохоор бас нөгөө чи нөгөө секундээр яригддаг тэмцээний тамирчдын хувьд бол тэр бас тэгээл хугацаа алдах малтах юм бас байдаг юм шүү. Тэгээ бас өөр бас нэг тодорхой хэмжээний сул тал нь бол. Зүгээр батлан хамгаалах талаасаа бол энэ чинь нөгөө яг стандартаараа өөрөө тийм тий экологизм магазин ороод явчихж байгаа болохоор асуудал хөл тий. Тэгээ манай чулуун мэдлэг байна бас аюулгүй байдал судлаач юм болохоор бас би бас сая яриан донд гардаг нэг хамгаалалт гэж ярьж байна. Энэ одоо хамгаалалт одоо сүүлийн үед орон нутгийн хамгаалалт дээр нь бас үндэсний сүрэн төсвөрлөх гэдээ ярьж штэ. Тэр талаар нэг үзэл бодол байл тийм биднэрт үзэгчдээс нэг ойлгомжтойгоор явсан нэг тайлбарлаж өгвөл тэ. Судлаач хүнийх нь хувьд тэ. Яг ер нь одоо эн чинь ингээд дэлхийн ертөнцийн олон улсын нөхцөл байдал их хүндэрчлээ штэ. Өмнө бидний байж исэн шиг одоо тийм тодорхой дэлхийн дэг журамч юм уу тодорхой хин ямар байр суурьнд байх нь те ямар статус байх тодорхойс бол одоо сүүлийн жилүүдэд
энэ олон улсын нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэгээ хоёрдугаарт манай нэг хурш маань өөрөө дайнд татарчлаа. Нийгмээ өөрөө газар нутгийн маргаантай бас одоо гэдгийг өөр амигтай ч мэг гүрэнтэй бас тодорхой хэмжээний зөрчилтэй байгаад байна. Тэгэхээр энэ ингээд нөгөө бидний бодож ирснээс их өөр ертөнц эхэлж шít хуучин нөгөө кинонд гардаг ш 4 нүрийг ах нүцэлдэг ш хэдүүлээ одоо 5 дахь төрийнхөө ш нэгсдэл их тий хордоо өөрчлөлттэй ийм үед одоо юу юм бэ улс орнууд өөрөөсдийнхөө л явж одоо хүч чадал батлан амгалахтаа одоо найтахаас өөр аргагүй иймэрхүү байдал руу орж илт. Тийм учраас сүүлийн үеч гэсэн бас дурдсгийн ч гэсэн мөн шийдвэр гаргах хүмүүс бас нэг орон нутгийн хамгаалалт гэдэг тогтол зорилгоо бас илүү сайжруулъя. За үндэсний сүрэн төсвөрлөх стратеги гэж бас юм байна. Тэгээ энэ тал руугаа бас одоо ирээдүйн мэдээлжүүлэх тий иргэн зэргийн харилцаагаа энэ тал руугаа сайжруулъя. Тэгээ илүү боловсронгуул гэсэн бас тийм юмуд яваад байна л та. Бодлогод. Тий энэ нөгөө бид бас би нэвтрүүлэг болгонд л ярьдаг нөгөө Монгол залуучууд ер нь бүгд жоохон чадвартай болчихъя тий. Одоо энэ буудаж чаддаг, гүйж чаддаг, машин барьж чаддаг, мотоцикл барьж чаддаг, морио унцдаг тий. Тийм чадвартай болоо гэдэг. Энэ чинь бас одоо магад ер нь муу явуулж болдгоо гэж ярьдаг үстэй. Тэр шиг манад нэг магадгүй даймаа эхлэхгүй гэж бодож хүмүүс боддог бах тий. Яг одоо нөхцөл байдал арай биш болчиход байна. Тий. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар нь бид нар ингээл үндэсний сүрэн төсвөрлөх чадвар гэдэг ихээр одоо яг ярьж байгаа сэдв нь нөгөө дайм байлдаантай холбоотой тэр талд бодоод байгаа байхгүй юу? Гэтэл сүрэн төсвөрлөх чадвар гэдэг чинь өөрөө юу гэлж юм гэхээр аливаа нэгэн хүнд цохилт, аюул заналаас яаж хурдан түргэн сэргэх вэ? Тэр чадварыг хэлээд байгаа. Тэр нь тэгэхээр зөвхөн дайм байлдаанаас гадна одоо бизнес дээр ч гэсэн дампуурлаа гэж зохилт авч штэ. Тий. За бүр одоо ингээнээр хайр дурлалтыг хаягдлаа гэхэд ямар байлгүйгээр маш хурдан буцаад энгийн амьдралдаа сэргэж орох төр чадвар тийм ээ. Одоо гэдгийг босоод эрүүл мэндтэй ч гэсэн ямар нэгэн байдлаар бие өвдлөө гэхэд маш хурдтайгаар тэрэндээ одоо гэдэг юм би хариу эмчилгээ хийгээд маш хурдтайгаар босоод энгийн амьдралдаа буцаж хурдтайгаар орох төр чадварыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ялангуяа одоо Монгол шиг ийм байгаль цагуурын уур амьсгалтай орнууд бол тэр сүрэн төсвөрлөх чадвар бол угаасаа юунд нь байдаг. Яг нь манайхан нөгөө фэйсбુક дээр огшоол Тэнгэр заяат, Монгол заяат, дээд мэд гэдэг хэлж байгаа хэллэг юу нь л жоохон тоймн бүдүүлэгдэх боловч бас үндсэн санаа нь зөв байгаад байгаа. Яг тэгэхээр юм нэмэх асах 100 градусын юм хүнд нөхцөлд яаж амьд үлдэх тэр чадвар Монгол хүнд байгаад байна вэ? Цаг уур тэ нэг мал аж ахуйн уур амьсгалаасаа болоод тэр бол одоо ч манай ард хэлэг байдаг шүү дээ. Тэнгэр заяат гэж байгаа. Одоо нэг үнэхээр тэнгэртэй гарч цадагч ингээд тэрнээс тэгээ босоод ирсэн байлээ. Тэнд юмнаас ингээд үлдсэн, амьд үлдсэн байлээ тий. Үнэхээр тэнгэртэй учраас одоо ажилтгуулан сайн яваад байгаа гэдэг. Муу яваа тэнгэр нь хайцсан гаргадаг чинь жоохон ур чадваргүй, амьд үлдэх, сэргэн босох тэнхэлгүй, одоо төсвөргүй ч гэх юм уу талаар хэлдэг. Тэгэхээр нөгөө тэнгэр заяат гэдэг боловч тэнгэртэй гэдэг ч юм уу уул нь бол сүрэн төсвөрч чадвартай гэсэн утгатай. Тэр нь батлан хамгаалах руу ороод ирэхээр бол нөгөө илүү цохилтыг аваад тий буцаагаад нөгөө хариу хурдан үзүүлээд одоо эх орноо ч юм уу хамгаалах тийм чадвартай л гэсэн. Гэтэ яг манайхан юмроод юм огшоол зөвхөн Монгол хүн л байдаг зайдаг. Энэ дэлхий дээр Монгол хүн ингээл бас тийшээ юмар явждаг юм л та. Гэтэл яг ийм Монголтой ижлэгэн нөхцөлтэй орнуудад жишээлбэл энэ түгээмэл яг ийм байгалийн хүнд нөхцөлтэй орнууд жишээл одоо викингүүд гэдэг алдартай байждаг л байж дээ. Ер нь Монголтой төсөж тэгээд тэр их уул усан дунд тэр их модон дунд яаж амьд үлдэх вэ юм. Тэд нар тэр тэнгэртэй гэдэг шиг ижил үгүй байхгүй. Сисүү гэдэг. Нөгөө кино шүү дээ. Нэг тариачингаар явж ирсэн л тэгээ алтахж явж ирсэн германуудаараа сүхээр бараг бүгдийг нь нөгөөдөл нь буудаач өгтгөө эргэж сэргээл долдоо яваад байдаг. Тэгэхээр сисүү гэдэг чинь манай ер нь тэнгэртэй гар гэсэн утгатай ижилхэн. Тэр сисүү гэдэг нь тийм утгатай. Тий. Тэгэхээр нөгөө ямар ч муу юм тохиолдсон яаж игээл амьд гараад ирдэг, яаж игээл даван туулцдаг гэсэн утгатай. Тий. Тэгэхээр тэр юу бүрднийг тийм юу байна л да. Одоо жишээлбэл Америкт нөгөө Капрагийн төгссөн кино байдаг шүү дээ. Реврант гэдэг. Тийм үү тэр чинь ингээд бас ингээд нэг юм амьд үлдээл яваад байдаг. Тэр бүхэн нэг тийм өөрийн юунууд байгаа байхгүй юу? Өөрийн ойлголтууд өөрийн яг тэр тийм л байсан учраас тэр тэгэхээр сүрэн төсвөрлөхөөр бид нэр одоо өөрт байгаа Монгол хүнд байгаа тэр ур чадвараа хадгалах, хөгжүүлэх гэсэн утгатай. Бүх зүйл дээрээ. Батлан хамгаалах дээр болоод тэгэхээр тэр юу яриад чинь нөгөө орон нутгийн хамгаалалт.
За одоо энэ чинь өөрөөр хэлбэл нөгөө орон нутгийн хамгаалтыг миний ойлгож байгаагаар бол тэр орон нутагт байгаа иргэдэн өөрсдөө л одоо өөрийгөө тухайн орон газар орныг хамгаалж гарал чадвар гэсэн үг үстэй. Тэгээ ер нь орон нутгийн хамгаалтыг хамгийн энгийнээр хэлэх юм бол хүн өмчөө хамгаалж ийн л гэсэн утгатай. Одоо ингээ Орос Украины тайнд бид нар авж байгаа хамгийн сайн чигээр Украины ч юм уу хамгийн сайн байлдаж байгаа хамгийн галзуу мэдрэл муутай бригадууд тэгэхээр дандаа нөгөө орон нутгийн хамгаалт үндэсний гавардын бригадууд байгаа байхгүй. Тэрний үндсэн хүч нь хэмбэ гэхээр эмч, багш тэр дандаа нэг сонин хүмүүс одоо нэг азуу гэдэг шигтэй дандаа. Гэтэл одоо азуу бригадын хамгийн сайн байлдах нөгөө тэр азуу үйлдвэрээ ч юм уу хотол хамгаалж л авах. Тэгэхээр хүн өөрийнх нь өмч, өөрийнх нь орон гэр байгаа учраас илүү сайн хамгаалдаг. Ард нь өөрийнх нь гэр бүл байгаа учраас илүү сайн тулалдаг юм байл. Түүнээс их орон морны хайрлаа, найрлаа гэдэг бол ерөнхийдөө пропаганда шинжилгээ. Тийм байна. Манай дээр ч гэсэн тэгээ ер нь тэгэл хүн өөрийнхөө өмчийг л өөр хөхтэй гэрүүлэл илүү хамгаална шүү дээ. Цагаатлал бол тийм ээ. Зөвхөн зэрэг дан гэдгээсээ ч илүү байгалийн гам шиг юм уу онцгой байдлын юм ярьж гисэн хүн өөр хөхтэй л амьд үлдээ илүү аюулгүй авчгаар ил гэж боддог. Тэгэхээр ер нь орон нутгийн хамгаалтын үндсэн философи бол хүн өмчөө хамгаалах. Гэхдээ хамгаалахын тулд ямар төвшөнд яаж хамгаалах гэдэг зохион байгуулалтыг жишээлбэл тэрийн төр өөрийн баталгаамд бодлохоор хийж өгчих хэвээр. Тэр нь бол яг нь улс орн өөр өөрийн онцлогтой. Манайд байгаа нь бол одоо нөгөө танай очин цагдаад байсан дотоодын зэрэг зарим хэсэг нь байна тийм ээ. А зарим хэсэг нь бол одоо баталгаан болох яам дээр байна. Тэр тогтолцоо мөн жоохон. Тодорхойгүй. Тийм ээ. Тийм ээ. А тэрнтэй холбоотой манайд гардаг илүү маргаан юу гэхээр Монгол хүн буу эзэмж яах. Монголчууд буу эзэмших юм бол нэгнээ алдаад ерөөсөө. Сарамгчинд ер нь буу өгчөө нэгнээ шүрсчихнэ тийм. Хоёрт нь Монгол хүн буу өгөхөөр ер нь нэгнээ халаад ариг угаа агсан зогтуу тавиад ер нь ингээл бид нэр дуусчихна гэснээр тийм өөртөө итгэдэггүй нэг юм буруу ойлголт бай. Тийм ерөөсөө би одоо нэг хожин галцгийн шинжилгээнд ингээд ажиллаж байсан. Тэгээд тухайд ингээд иргэдээ ингээд зэвсэглэе гэдэг юм санаа гараад явахаар л дандаа яг тийм яриа гардаг. Хожим бас цагдаад байж чадна цагдаагаа халдлагад өртөд байна. Энэ цагдаагаа зэвсэглэе гээл төгөнгөт тухайд байсан дарга нар нь юу гэж та нарт одоо буунг болох юм та нар эхнээсээ гол винийгоо буудаа согтуу гарч ирнэ гэдэг ингээд нөгөө буруу яриад байгаа байхгүй. Тэгвэл би зүгээр ингээд хардаг нь болохоор би нэг 20 жил одоо ажилласан одоо шүүгшингийн галцгийн лабораторид нийт ингээд би одоо нарийн тоог нь бол мэдэхгүй. Гэхдээ нэг жилдээ 300 орчим галцгтай холбоотой шинжилгээ хийж байгаа байхгүй. Тэгээ тэр шинжилгээний ингээд тэн дэрийг санаатаар хүн алсан гэдэг юм тийм хэрэг нь баг 100-ны баг 1% шах байхгүй. Үлдсэн дандаа нөгөө сануусар болгоомжгүй эсвэл нөгөө буу алдах эсвэл амиа орлох гэдэг юм нэг ингэ яваад байгаа байхгүй. Тэгээ би хардаг байхгүй. Энэ Монгол хүн бүгдээрээ зөвхөн болсон шууд гарч ирэл нэг буудаад тах тийм юу философтой ч юм тийм хүмүүс биш юм шиг байна. А зүгээр тэр самсгүй ингээ буу алдаад байна гэдэг чинь хэрэглэж чадахгүй байна л тэрийн сургалтын байна гэсэн. Одоо жишээлбэл Монголд ойролцоогоор 55 мянган буу эзэмшиж байгаа байхгүй. Ангийн байна уу, спортын байна уу? Одоо ямар нэгэн байдлаар. Тэгэхээр 50 мянга гэдэг чинь чи бодлоо. Манай айрам өөрөө нэг 20 мянган унтаг шүү дээ. Айрамаас 2 дахин улсын зэвсэг эзэмшиж байгаа 90 байгаа байхгүй. Тэгээ хэрвээ энэ философор бол одоо 50 мянган ч гараад нэгнээ буудахад одоо 300 мянган хүчих хэмжээний аль хэдийн дууссан байх хэмжээний тийм шүү дээ. Гэтэл тэрнтэй холбоотой чи сая ярьлаа шүү дээ. Яг тэрнтэй холбоотой зориудын тийм хэрэгэлсэн тохиолдол баг байдгүй гэхээр тэгэхээр эн чинь өөрөө тийм бишээ гэдгийг нөгөө статистик баримт харуулж байгаа шүү дээ. Хоёрдугаарт яг нөгөө дарга нарын ч юм хуучин нөгөө слэс нэмгээс эхлээд иргэдийг зэвсэгжүүлэх нь өөрөө нөгөө эрх баригч нарт тухайн дэглэмд хортой гэдэг тэр нэг юм ойлголт шүү дээ. Тэр нэг л өдөр хүсгэлээ чинь ч гэх юм уу. Тийм ойлголт нь өөрөө уламжлагдаж яваа. Тэр нь өөрөө энгийн ярианд орж ирэхдээ монгол хүн бол найд дөрвөө аргич юм. Тийм учраас ерөөсөө нэгнээ буудаад алдан ч гэх юм уу. Тэрнээс уушаа бүр манжийн өөрийгөө ингээд нөгөө монгол хүнийг зэвсгэлэх тал руугаа та нар зэвсгээр яадаг юм бэ? Сайхан сүм сууж ич гэх юм уу. Эсвэл одоо сурааха нуун сумрахтаа урдаа юутай гэх юм уу. Тэр бол одоо нөгөө тухайн үеийн эрх баригчдын тэр бодлого явсараа сүулдэ ингээд нөгөө угаасаа л тийм юм шиг ямар явцсан болохоос тэр бол маш буруу бодлого. А ер нь түүхэнд их сонио шүү дээ. Монгол хүн бол за Монголын чуудын төрч ёсны 2200 жил гэхэд нэг за 200 жил нь л зэвсэггүй явсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо нөгөө манайх нар бол одоо манжийн дарал гэж гэхдээ манжийн дарал гэхэд бас жоохон өөр ойлголттой. Тийм тэгэнгүүтээ тэр үед яг тэгээд нэг бүх нийтээрээ нэг тийм зэвсэг зэвсэггүй судах түүнээс бол мэдээж хувийн мөстөр байсан. Социализм үед бас нэг тиймэрхүү. Тэгэхээр үлдсэн бүх хугацаанд Монгол хүн бол ерөөсөө л
зэвсэгтэй л явж ирсэн. Түрүүн чи ярьлаа ш одоо ингээд ихэнх одоо алдаанууд яхаар нөгөө зэвсэг буруу хэрэгэлсэн, зэвсгийн хэрэглэх соёлт те тэр ойлголт дутмаг гэд гэтэл одоо манай түүхэн сурвалжуудад байдаг байхгүй. Одоо жишээлбэл 13 дугаар зууны үед Чингис хааны үед монголоор ялж исэн том аялагч нарын тэмдэглүүд байна л да. Монголчууд дайн хийгээд тулааны дараа гэж аахгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд нь дайны талбарт яваад нөгөө үлдсэн сум те зэвсэг жад эдрийг түүдэг гэж. Үлдсэн цэрэг нь юу гэхээр өдөржингөө л эдгээр зэвсгээ янзлахын, цэвэрлэхийн өдөржингөө энийг зүлгэж суух би энийг ерөөсөй ойлгохгүй нэ гэдэг ч байгаа байхгүй. Тэр Европын ойлголтоор бол одоо ажилгууд нөхөр зэвсгээ янзлал зогоод байгаа байхгүй. Өөр нэхгүй нэ тий. Гэтэл яаж юм нэхэрэ нөгөө зэвсэг хэрэглэх, зэвсгээ янзлах те тэр соёлдоо өөрөө өдөржингөө төрөмлөөсөө цаад ахуйгаас байнгын бэлэн байдал байх бэлэн байдлаасаа байж ин гэсэн үг. Гэтэл сурвалжууч бас байна шүү дээ. Монголчууд тэр Карпинел гэж явах ингээд өдөржингөө ингээд хоёгаа ингээд зүлэхийн энэ ерөөс ойлгохгүй нэг. Гэтэл ч одоо жишээл гүржтэй байлцсан байлдаан дээр наран талд гараа зогсцсон. Тэнгүүд нөгөө хоёг нь гэрэлтээд ингээд соглонгууд шууд дайрж орсон ч гэх юм уу. Ингээл бүгд л хэрэглэгдэх тэр юмнууд ингээд байнга байж исэн. Тэгэхээр энэ бол ер нь яг зэвсэгтэй ашиглах, зэвсгээ хэрэглэх, цэвэрлэх одоо тэр бол уул нь манай соёлд бол 2000 жилийн соёлтой. Харамсалтай нь бол ингээд нэг сүүлийн 200 жилийн нэг юм бол одоо бол ингээд манайх чинь буу муугаа цэвэрлдэггүй юм уу буутаага ингээд нөгөө тэр нэг ашиглах соёл моёл эсвэл тэр аюулгүй байдал нэр ингээд алдагдсан. Тэгээ тэрийг тайлбарлахдаа монгол хүн бол ерөөсөө цэвэрлдэг. Эсвэл одоо юм Америк буу бол муу буу яасан гэхээр амар цэвэрлэгээ шаардаад байдаг энэ төр нэг тийм ямар орж шүү дээ. Тэр чинь бас болохгүй шүү дээ. Тийм. Энэ чи яг харагдаа одоо чинь энэ зэвсэг дээр чинь тосолгоо сайн байж ямар нэгэн тортоггүй тослогоо сайтай байж ижил явдаг те. Ингэж явуулж Монгол арын төрөлж гацчдаг те. Гэтэл тийм байж ич нөгөө аканасаа ч юм уу илүү наривчлалтай бодож байгаа ш. Тэгэхээр үр дүн нь бол илүү наривчлалтай байх. Тэгэхдээ бид нар залхуурлгүйгээр акол яг арай нэг юм бүдүүн бардууд дундаа зайтай очиж жижиг юм орсон ч гэсэн ажиллаад идэг те. Тэгэхээр бас тэр нь бол одоо тэр буу сайнхаас илүүгээр бидний юм арчилгаануудаа илүү сайн яг тийм юм уу. Гэтэл тэрийг нь уулна хин зааж явах ёстойгоор нөгөө орон нутгийн хамгаалтын системд иргэдтэй тэрийг системтэй сургаж явах ёстой байхгүй. Гэтэл манайд орон нутгийн хамгаалалт юм уу иргэн зэргийн харилцаан дээр одоо жишээлбэл юу гэлөө хараад байдаг хөр нөгөө хуучин зөвлөлтөө юугаар юм үзэн суртлаад цэргийг гой харагдуулах хүн бүрийг одоо тий жагсаалын бэлтгэл хийлгэх энэ төргээ нэг тэр нь илүү чухал болоо нийгмийн үнцээ ойлгох болчихсон байдаг. Одоо жишээлбэл манай дээр иргэн зэргийн харилцаа гэж мэдээж тийм байх ёстой гэсэн ойлголт бол байна. Тэрийг бүгд мэдээд байна. Тэгээ цаа жишээлбэл яг эх орон үзэл юм үзэл. Окей, эх орон үзэл гэж байгаа бол уулын чи зэвсэгтэй явах ёстой, орнотыг хамгаалах ёстой, ингэх ёстой гэдэг сургалтынхаа орхон оронд яадаг вөхөр нөгөө цэрэгжилтийн бэлтгэл заагаад байдаг. Өдөржингөө нөгөөдхөө нэг цэрэг оц өмсгөөл алхуулаад дуудуулаад яваад байдаг. Тэгээд гэтэл эн чинь бол бас юунд бас угаасаа манай цэргийн сургалтын гэсэн асуудал бий. Одоо нэг цэрэг дундчаар бүтэн жилийн хүн 12 сар нэг залуу хүнийг тэнд авчиж хориод yani 8 сум 10 сумаар буудуулахын тулд тийм шүү дээ. Бүтэн 12 сар тэнд хориод үлдсэн хугацаанд нь юу хийж нэгээр баахан алхуулаад тэгээ дуудуулуулаад ерөнхийдөө нойл цэвэрлэл байж байгаа шүү дээ. Тэгээ одоо сүүлдээ ингээд чи сошиал харж байгаа шүү дээ. Цэрэг мэрэгхээр чи шанаа авч үзээгүй чи цэрэгт явах уу? Эсвэл чи алхаа гоё алхаж дуудуулаагүй хүнийг ямар цэрэг гэдгийг сүүлдээ цэрэг гэдэг ойлголтыг тэгж ойлгох хүртэл хэмжээнд манай сургалт өөрөө тийм байгаа байхгүй. Гэтэл тэр хүн чийдэгвэл хэдэн удаа буудсан гэхээр 8 6 сумаар амьдралдаа нөхөр буудаж үзсэн. Гэтэл асуудал үүслэхэд 6 удаа сумаар буудаж үзсэн хүний ур чадвар тий сардаа 300 500 сум гаргасан хүний ур чадвар хооронд ямар байх вэ? Тийм шүү дээ. Гэх мэтийн одоо нэмэх асуудал. Тэгэхээр орон нутгийн хамгаалтан дээр уулна одоо манайх тэр яг иргэдээ тэр сургах тэр сургалтын систем баймаар байгаа байхгүй юу? Гэхдээ 3 янзаар сургам байна. Нэгд нь одоо зэвсэг хэрэглэх батлан амлах. Хоёрт нь бол гамшигын үеийн сургалт. Бас энэ чинь гол юм чинь заавал бид нэр дайн дайн гэдэг одоо энэ сүрэн сүрэлхий заавал дайн гэж бид нар гэдэг хоёр ойлголттой дэх. Манай цэргийнхаа ярихтаа ингээд зөвхөн л дайн яриад их. Дайны үед чи бэлэн байх хэвээр чи гэж ингээд гэтэл өдөр тутам гарч байгаа тэр гамшигын ойлголтууд үе шүү. Тэрэнд чи өөрөө тэр гамшигаасаа нөгөө сөрөн төсвөрлөх тэр тэнгэртэй байх тэр юм сургалт нь бас давхар явж байгаа шүү. Өдөр тутам. Одоо жишээлбэл манайд бид хэд дунд ингээд жишээлбэл ямар нэгэн байдлаар осол юм уу гар урлаг гэмтэл яхэд бид хэдэн яг тэр анхан шатны тусламж үзүүлж чадах вэ? Бидэрт байгаа анхан шатны тусламжтай хүн хэдэн ширхэг вэ гэж ингээл
тийм асуудлууд байдаг. За одоо манайх ч өөрөө байгалийн хамгийн хүнд нөхцөлд ихэнх хүн маань ажил хөдөлмөр эрхэлдэг малч ч одоо нэг 600 мянга гэж бодоход тий. За. Тэгсэн мөртлөө жил болгоно л тодорхой хэмжээний малчин амир өдчихийдэг. Зодонд малаа дагаж яваад амир өчөөдө бороо шороонд усан живж идэг. Тэгсэн мөртлөө тэр хүнд өөрт нь тэр үед өөрийгөө ам авч гарах хэрэгсэл байдаг. Айгу сонирн бууз. Тийм. Би одоо нэг ойлгож одоо тэг яаж тэр чин тэр айл чин эмнэлгийн төсөлмж үзэх тэр асар хол байгаа шүү дээ. Манайх чин тий анх шүү. Тэгээ малаад байгаа явж байгаа бол өөрт нь байх хэвээр богцонд нь зайлшгүй одоо нэг дуран байна. Дуранаас гадна хангалтны төсөлмж байх хэвээр. Тэр стандартуудыг нь хангадаг. Тэрний сургалтыг хэн идэхөд төрийн тийм байгууллага байх хэвээр байхгүй юу? Тэр нь манай дундаа ингээд орхигдчихсон. Тэгээ тэр хүн өөрийгөө яаж амьд гарах вэ гэхээр сургалт байхгүй зүгээр юм хар ухаанаараа л өөрийнхөө ур чадвараар гардаг энэ золонгуудаас байна л да. Тэгэхээр тиймэрхүү юмнуудад гэтэл хотод гээд бодоход бас их сонир шүү дээ. За одоо бид нар ингээд төвшүүрийн дохиод дугаараад тэрний гадаа гараараа байгуулгаараа гараараа л гэдэг тийм. Тийм нөгөө хавар нөгөө одоо хавар намт гомшиг сургал одоо удахгүй явна гэж одоо усан зал мессежээр тэгээд тэр чиг үндсэндээ тийм л болж байгаа. Гомшиг сургал явууллаа гэж нэг 16 цаг заавал гараад шүгэд бүгдээр гараад толгой дээр ихтэй бас нэг юм бариад зогс тэгээд зураг авах гэж байгаа юм. Ингээд зураг авах зураг явах гэж байгаа байхгүй. Өөр юм шиг тийм. За асуудал үүслээ тийм. Газар хөдлөлөө бид нар гараад ичлээ. Тэгээ хайчих юм. Тэндээ зогсоодох юм уу? Бөөнөрөнд өгөх юм уу? Яах вэ? Бас нэг юм байдаг шүү дээ. Тэр нэг энэ тэнд нэг юм суглах цэг гэдэг нэг ногоон төмний дүрстэй байсан самрууд тэр одоо ямар очтой тийм. Уу яг тэр байх хэвээр. За очлоо ингээд асуудал үүслээ одоо газар хөдлөлөө очлоо. Бөөнөрөө тэнд цуглуулчлаа. Тэгээ хайчих нь тодорхой байдаг. Тэнд бөөнөр өгөх юм уу те? Ингээд өлсөө сууж явах юм уу? Хүн нэгэн ирэхийг хүлээж явах юм уу? Тэгэхээр тэр бүх сургалтын систем тэгээ тэндээсээ хаашаа явах юм? Эмнэлэг рүү явах юм уу? Эсвэл тодорхой орогдох байр руу явах юм уу? Тэ? Эсвэл дараагийн авилгүй одоо хотоос гарах өөр нэг сүлжээ тэр замын зураг нь манад байдгүй байхгүй. Тэрийг нөгөө бүхлээрээ системтэй харддаг. За одоо буу эзэмсэж байгаа гэж байгаа бол окей. Асуудал үүсвэл одоо хамгаалалт үүсэх юм байна. За одоо орон нутгийн хамгаалалт гэхээр үндсэндээ хотын байлдаан болж өрж байна шүү дээ. Хотод одоо орж ирсэн гадны одоо ч юм уу ямар нөрмөлжтэй байлдаа гэд. Чи ботой би бот хоёлаа яах юм? Гэртээ байлдаад байх юм уу? Ямар нэгэн зохион байгуулалтанд ороод нэг газар очих юм уу? Тий. Яаж зохион байгуулалтанд орох юм? Тэрийг хэн удирдах юм? Гэдэг тэр процесс нь тухайн хүндээ тодорхой гэдэг байхгүй. Гэтэл гамшиг байна, онцгой байдлын үе байна, түүмэр гарлаа гэхэд хоёулаа зөвхөн за бууз бус гэлгүүр унтраах үүрэгтэй л шүү дээ. Очлоо. Хин чи бид нар зар өгөх юм, хаан зуглах юм гэдэг нь тодорхой. Тэгэхээр манай дээр байдаг гол алдаа юу гэхээр процесс нь байдгүй. Онцгой байдлын газар гэж байна. Одоо дотоодын цэрэг гэж байна, айрам гэж байна. Окей. Хүн харахад бол ингээ бүх бүтцэн байна. За. Улс орон төгс. Тийм байна. Тэнгүүт иргэдтэйгээ хоорондоо уялдах тэр нөгөө нэгдүгээр тэг нь хоёрдугаар тэг гуравдугаар гэсэн процесс нь өөрөө байдаг. Журмалж өгдөг учраас ойлгомжгүй. Энэ хин ч юу ч ойлгохгүй. Яг манайх шиг нөгөө одоо хэлбэр хөөж ийн гэдэг шиг л болчиход байна шүү дээ. Тэрөөсөө л бид энэ ханыг тийм ковид-2 одоо хамгийн сайн тодорхой болсон шүү дээ. Ковид боллоо бүх нийтээрээ хориглолоо. Тэгээ яах юм бүү мэд. Яг яах юм бэ? Яг яах юм гэдэггүй. Гэртээ байжгаа гаднаас шууд төвчээд гэлгүй. Тэгээ яаж амьдрах юм? Тэ процессууд нь яах юм хинлүү хандах юм бүх юм байхгүй. Гэтэл ковидын үеэр төр цаг ямар зохион байгуулалт болох юм гэдэг нь жишээл одоо амар бэлтгэлгүй харагдсан шүү дээ. Энэ чинь өвчин гараад байна. Тэгэхээр өвчнөд ямар шийдвэр гаргах хэрэгтэй гэхээр уул нь ангаахын чиглэлээр шийдвэр гаргах. Тэгэнгүүт нэг онцгой байдлын орондоо юм уу цагдаагийн орондоо хамгийн дээдлийн дарга нь болчдөг. Тэр хүний хийж чадах юм хэрэг захиргаадах. Тэгээ Монгол улсын бүгдийг нь өөрийнх нь цэрэг болгоцсон байдаг. Тэгээ бүгдийн заган занчаал бүгдийн захиргааны хааж боогоол тэгээ тэндээс гарч байгаа нөгөө нийгмийн үр дагавар самбараагүй байдал дургуутал өдр ч өөр ингээд яваад байдаг. Гэтэл өөрөө ангаахын чиглэлээр ойлголтгүй манай тэр одоо шулуух ярихад онцгой байдлын тэр комиссион гарч хэвлээ орлож байгаа шүү дээ. Манайх Оростой хэлээ хаалдаг яасан гэж үүлээр ковид дамждаг гэж сууж байгаа. Тэр хүний өөрөө ангаахын ойлголт юу вэ? Тэгээ ингээд тэнгэр хаах юм уу яах юм бүхнийг захиргааны гаргаж шийдэх гэдэг. Тэгэхээр тэр процедур нь тодорхой биш байхгүй юу? Тэгээ тиймэрхүү юмнуудаас болоод ингээд тэрийг хийх зохион байгуулах тийм шаардлагууд шилбэл бодтой байгаа. Агуул нь бол орон нутгийн хамгаалалт шилбэл бодтой гэдэг юм билээ. Одоо шилбэл айрам дээр одоо хоёлаа зайхан задгаа ярьж байна алуулах. Одоо ингээд манайх сөргөөгөл хийж ин зөө үү зөв шүү дээ. За ингээд улс оронд асуудал үүсгэхэд тэгэнгүүт л бүгдийг хамаа явж шүү дээ. Ингээд айр мэдээ хамаад танаа цагдаагийнх хамаад онцгой хэдэг хамаад бүгдийг нэг газар очиод одоо баахан тактикийн сургалт хийлгээл. Гэтэл шүүх шинжилгээ хаахан урал мууган урал гараад болж шүү. За асуудал үүслээ. За биднээс илүү технологичсон биднээс илүү шүүхийн шийдвэр мэдрээ бүгдийг
Бүрдчтэй болгоно авч байгаа. Тийм илүү технологицтой боллоо. Та нар бүгдээрээ тэнд очиод тулдаад өгчлээ. Одоо үлдсэний хамгаалал. Сайхан бүүгнүүл зайчаа сайхан шараатууд гаргачлаа шүү дээ. За одоо үлдсэний хамгаалалгүй хэн яах вэ? Сая одоо Орос Украинд амьдрах гэсэн гол алдаа чинь тэр шүү дээ. Одоо Оросын мэрэгжлийн зэрэг гэж байгаа видео ч юм уу те. Шүхэр десантын бүгдээрээ орлоо 20,000 зэрэг орлоо байхгүй. Тэгээ одоо яах вэ? Тэгэнгүүт дахиад хөргийн нөгөө иргэдээсээ зэрэг татлагын болж эхэлж. Тэгэхээр нөгөө орнууд бэлтгэгдсэн байх хэвээр зэрэг мэрэг гэдэг чинь явж. За гэтэл энэ чинь орон нутгийн хамгаалал гэдэг чинь би хэрвээ байгаа бол өөрийн байшингаа хамгаалах надад төлөвлөгөө байх хэвээр. Чи өөрийн байшингаа төлөвлөгөө. Тэгэхдээ манай байшингийнхантай нийлсэн бидний тактикийн төлөвлөгөөтэй тэрийг нь орон нутгийн хамгаалтын газар нь баталсан тийм юутай байх хэвээр. Чи энэ зэг дээр л байх хэвээр гэдэг. Сая Израиль тэглээ штэ. Бүх тосгон сүрэхэд ганцхан тосгон сүрээгүй. Яасан гэхээр тэнд орон нутгийн хамгаалтанд сургалтанд суудсан байсан. Чи энэ модны ард зогс. Чи энд яагаад нөгөө хамгаалтын төлөвлөлтөө байсан учраас эмхтэй. Тийм. Тэр зохион байгуулсан гэдэг. Тийм юм нөгөө процессын юмнууд нь ерөөсөй байхгүй. Харахад бол ингээд үндсэн хууль нь байна, эрх зүйн байна, байгууллага нь байна, дарга генералууд нь байна. Яг тэрийг хичээлэл хийн яхаа. Жишээлбэл манай мэтийн иргэн хүмүүсийг хичээлэл хин зохион байгуулалтанд оруулах юм гэх мэт. Тэнгүүд дахиад сэргэжээл бас бидний дээр нэг генерал авчиж гэдэг нэг юм зовлонгууд бас. Тийм зохион байгуулалтын асуудал байна. Тийм учраас бид ер нь цаашдаа яг ийм процессын талыг илүү анхаарал явах. За иргэдээ бэлтгэж байгаа бол иргэний янз бүрийн тэмцээн уралдаануудыг байнга зохион байгуулах шаардлага. Чи нийгмийн хэрэгц хоёрдугаар Монгол хүн бас нэг энэ талдаа бас сонирхолтой учраас иргэдийн хэвээр сайн дурын нэгдлүүд зөндөө байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл буудлахын маш олон клубүүд сайн дураар гараад ирлээ шүү дээ. Тэнгүүд тэр чин болвол төрд маш хэрэгтэй байхгүй юу? Өөрөө зэвсэг авчна. Гэхдээ бас айгүй боломжийн сайн зэвсгүүд авчна. За өөрөө сумаалтад авчна. Тэгээ өөрөөсөө клуб болоод нэгдээ зохион байгуулалтанд орчих. Тэрийг бүртгэж аваад орон нутгийн хамгаалтанд яаж ажиллах тухай. Гэтэл одоо ингээд зууд мод болоод явлаа гэхэд одоо жишээл джиптэй ямар задлуучууд ямар клуб гэхэд шууд автоматар 50 20 джип гаргаад тэр чинь ингээд тэгээ сайн дураар одоо сая зөндөө л олон төрд байхгүй сайн техникүүдээр очиод хийчихэж штэ нөгөө онцгой байдлын 66-аас олон тоогоор очиод ингээд болчихно. Тэрийг бүгдийг нь зохион байгуулалтанд оруулахыг бол орон нутгийн хамгаалалт гэдэг. Тэгэхээр тэр бүгдийг чинь бодлогоор тэр дахин сургадаг. Тэр систем нь өөрөө аль нэг газар байхгүй юм л да. Одоо жишээлбэл дотоодын зэрэг дээр ингээд яг иргэний хамгаалалт Монголд гэдэг. Гэтэл одоо сул тал гарч штэ. Сая ингээд Орос Украины дайм болоод ихэд Украинад Орос руу яваарчлаа шүү дээ. Энд одоо Оросын хил дотор дайм болж байна тийм Курскт. Гэтэл яагаад тэнд жишээлбэл Оросод хамгаалт муу байсан бэ гэхээр дотоодын цэрэг гэдэг чинь уул нь бол дотоод объектууд хамгаалах хэрэгтэй. Тэгээ тэрийг сүүлд яг манайхаас арай төрүүлж каварт болгосон л. Гэтэл тэр нь үндсэн бүтцэн юу гэсэн хэрэг орон нутгийн хамгаалт хийхээс оронд иргэнээсээ өмчөө хамгаалах зорилттой. Одоо нөгөө буслах хөдөлгөөн гарвал барьж аваад гаруудыг бороходох хорих нэг цагдаа талын юмнууд нь байгаад илүү чиглэгдсэн. Гэтэл одоо өөдөөс нь зэвсэгтэй цэрэг ороод ирэхээр орон нутгийн хамгаалтаа хийж чадахгүй. Тэгээ Украинч хэлбэл тэр ютубер бичлэг үзүүлж байгаа байхгүй. Яваад орохоор ихэнх нөгөө зэвсгүүд нь дандаа борох бамбаатай иргэдэд зодоход зориулсан. Гэтэл үндсэн нөгөө объект хамгаалах зэвсэг нь байхгүй. Одоо манай ч зэрэгтэй бас л тиймэрхүү бүтц байгаа шүү дээ. Тийм ер нь бол тийм. Гэтэл одоо дайнууд чинь одоо эрчим хүчийг бөмбөгдөж, нефтийн үйлдвэрүүдэд бөмбөгдөж байна те. Тэгээ тэр бүгдийг чинь жишээлбэл манайх яаж хамгаалах гэхээр бас л нэг дотоодын зэрэг бороход нөхөрчлөл байж байгаа шүү дээ. Гэтэл дорооноор ирж байгаа юмыг жишээлбэл яах вэ? Уул нь одоо тэрэн дээр яах вэ гэхээр орон нутгийн хамгаалалт болоод тэр хавийн доронтой бацаануудыг ч юм уу цуглуулад бариад IT-гийнхний цуглуулад бариад ингээд нэгдсэн зохион байгуулалтанд ороод цэцлэг станц хамгаалах тухай ч юм уу, зөөрөөс хамгаалах тухай ч юм уу. Тэр зохион байгуулалтын асуудал манад бол жоохон цаггүй юм тулчаад. Ер нь бол бид нар батлан хамгаалал гэх юм бол тэр үндэсний сүрэн сэртгэж үндсэн чадвар нь юу гэхээр ямар ч юмнаас амьд гарах чадвартай тэнгэртэй Монгол иргэнийг бэлтгэх. Зөвхөн зэрэг дайм шаар турлал бүх юм дээр цуглаан дээр хүртэл одоо чадвартай. Тэрийг зохион байгуулалтын асуудлыг нь төр зэсэг яаж зохион байгуулалтыг бэлэн процессын төлөвлөгөөнүүд нь хаана авах вэ гэдэг юм гарцсан байж байгаа бол окей сая бид нар. Одоо бид нар цэрэгт явсан хүнийг хайчдаг штэ. Тэгвэл тэрийг хаана амьдарч байгаа юм бүртгээд тухайн үед нь асуудал үүсвэл аваад явна. Үүсээгүй тохиолдолд төмөр гарвал тэр авийн гамшигт бэлтгэсэн тэр зургалтын цуусан хүмүүсээ цэргийн албаасан хүмүүс аваад явах. Гэтэл тэрний нэгдсэн бүртгэл жишээлбэл манай дээр байхгүй штэ. Ахаа процесс байгаа байхгүй юу? Тиймэрхүү юмнуудыг хийчих юм бол манай тэр сүрэн цэрлэх орон нутгийн хамгаалалт гэдэг бол ер нь маш.
боломжийн чадвар сайтай. Тийм байна. Сая дээр бас ярьсан тэр нэг төрөл хуулиар ярьлаа тэр одоо сургалт миний санджаа сэлэнгэд болсон сургалт байхгүй тий. Тэгэхээр тэр жишээ байгаа байхгүй. Сэлэнгэд тэр сургалт гэсэн бүх цагдаа дотоодын зэрэг одоо шүүгэн шүүтрийг манай шинжилгээ мэлгээ бүх хүмүүсийн онцгой хүмүүсийн бүгдийг аваад тэр сургалтын талбайд бүгдийг аваад байрлуулад тэнгүүтээ тэр үед гисэн байгаа байхгүй. Нэг ч хүн орхиж болохгүй бүгд явцгаа бүгдийг нь хотоос гарсан байх. Тэгээд бүгдийг гэрээс нь гаргаад ингээд явуулаад ингээд баахан хуаргнуулаад авчихсан. Тэн дээр зөндөө хулгай харцсан. Хулгайч нарын дэнд үлдээ баахан айлуудад танд хувцсан. Тэр эн чинь хэрэг одоо чинь яг зүүн бол одоо цагдаагийн ажлаа хийгээл. Тий, яг тийм. Яг тэр нэг онцгойхон тийш гацсан бол үлдсэн байж болох нь шүү дээ. Сая Украинд гарсан жишээ байхгүй юу? Ингээд бас л ингээл бүгдийг ачаал тэгэл явж байгаа шүү дээ. Чинь мэдээж гаднаас юм орж иж байгаа юм чинь. Тэгсэн чинь хамгийн хүнд Оросын цэргийн учраас охирлоос илүү нийгмийн замбрааг байдал хулгай дээр мөчрхийлэл нөгөө хотод дүлцсэн гэж байгаа байхгүй юу? Гэтэл дайн окей болж ийн асуудал үүсэж ийн гэхээр мэдээж тийм үүсэж байгаа юм чинь цагдаагийн ажлыг хийж явах хэрэгтэй юм л. Тэгээ мэдээж орон байр одоо иргэд орон сууц бөмбөгдүүлж байгаа бол очиж гал унтраах үнэн тэгээ байгаа онцгойгоо л ажлыг хийж явах хэрэгтэй. Түүнээс тэнд буу өрцөн байлдаа явж байгаа нь бол нэгдүгээр зэргийн ажил бол биш гэж байгаа байхгүй. Үндсэн үүргээ хийж явж байгаа хэрэгтэй. Тэгжиж нөгөө зогцоороо ингээд ер нь бол яг одоо энэ би нэг ном орчуулсан юм. Энэ бүхнийг зэвсэгчүүлэх үү гэдэг нэг сүүлийн үед хайбрид ангиж яриад нь шүү дээ. Бүх дайн энэ зэвсэгчийн асуудал бүх систем технологитой холбоотойгоор бүх систем рүү яваад орчлоо гэдэг. Тэнгүүд энэ дээр ярьж байгаа ерөөсөө гол санаа наз нөлөөлч. Энэ дээр ярьж байгаа гол санаа юу гэхээр ерөөсөө сая ярьж байгаатай холбоотой л доо. Бүгд л өөрийнхөө хариуцах ёстой юмнууд дээр л өөрийнхөө юм дээр л одоо яг жинхэнэ эзэн байя гэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол хуучин нөгөө зөвхөн бүгдийг боронтой шийддэг. Тэгээ энэ дээр нэг гоё үг байгаа. Энэ юу гэж байгаа гэхээр сонирхогчд тактик ярьдаг, харин мэрэгжлийнхэн логистик судалдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр орчин үеийн дайн, ер нь дайн гэдэг бол ерөөсөө логистикийн дайн болсон байна. Тэр логистик дотор чинь юу орж ийн гэхээр нөгөө цагдаа найл логистикоо хийх юм, онцгой найл логистикоо хийх юм, улаан загалмайн ямар логистикоо хийх юм, аж үйлдвэр нь ямар логистикоо хийх юм. Яг тэр байлдаж байгаа нь бол мэрэгжлийн зэргийн мэдээж нөгөө хот мот орон нутгийн өмч хамгаалах бол байна. Гэтэл бид нар дайн тулаан ч юм уу юу ярихаар зөвхөн энэ нэг буу зэвсгийн төвшөнд, буудагчийн төвшөнд энэ дайныг ойлгоод байдаг. Тэгш одоо дайн чинь буугаар үлддэг. Одоо даруунаар хийгдэж шүү дээ. Тэрнээс гадна одоо ч энэ Орос Украины дайн дээр Орос Украин хоёулаа туйлдж шүү дээ. Гэхдээ фронтод туйлдахаас илүүгээр арын талтад туйлддаг. Эдийн засаг нь муудаад, хоригт ороод, үйлдвэрлэлүүд нь ажиллаж чадхаа болоод ирэхээр цаад нөгөө дайвуулах чадвар нь байхгүй болоод дээрээс нь дотоодын төрлөөрийн эсрэгүүд гарч иж хүний амьдрал муудаад ирэхээр ар гэрээс нөгөө юмд нь авч яваад ирэхээр залдан цухаа хөө болоод ирэхээр гэдэг юм уу. Тэгэхээр явж бол энэ дайнаас хэрвээ зэрэгтэй батлан хамгаалах асуудал орж бол логистик асуудал ирнэ. Тэгэхээр орон нутгийн хамгаалт гэхээр бас энэ буу зэвсгээс гадна дайны нөхцөлд энэ хэд хоног жил Улаанбаатар хот тисхийн талхаа яаж үйлдвэрлэх юм. Үйлдвэрийн ажилчин маань өөрөө дайны нөхцөлд одоо талхаа яаж хэдэн цагаар үйлдвэрлэж гурилаа хаанаас авах юм гэдэг асуудал шийдэл байгаа байхгүй. Тэгээ манайх сүрэн цэцэрлэг индекс дээр сул гараад байдаг нь хамгийн сул чинь Монгол хүний байлдах чадвар экономик хангалттай харцангуй өндөр чадвар. Ганцхан логистик дээр байхгүй. Манай дээрээс энэ одоо дайны биш байлаа ч гэсэн одоо ч гэсэн асуудал үүсэж штеп. Тийм сүрэн цэцэрлэг зөвхөн дайх. Одоо манай сүрэн цэцэрлэг чадвар дээр хамгийн сул чинь жишээл эрчим хүч штеп. Одоо бид нар байнга тогоо тослуулдаг. Хэд оноор тосгоогүй нэг чинь нөгөө сүрэн цэцэрлэг чадвар маань сул байна л гэсэн үг. Тэгэхээр энийг ингэж нөгөө цогцоор нь харж иж сая нөгөө батлан хамгаалах тогтолцоо үндэсний сүрэн цэцэрлэг чадвар маань явж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө бууз зэвсгэгч бол эхний хамгийн сүүлийн хамгаалалтын систем биш үү? Тий. Үлдсэн хугацаанд тэр логистикийн юунуудаа яг одоо манай зам харгуу ямар байгаа юм. Асуудал үүсэхэд бид нар цэрэг армийг 10,000 хүнийг жишээлбэл бид нар 200-300 км газар хэр хугацаанд зөөж чадах уу? Хэдэн нэс хэрэгтэй? Манай хар замтай юу? Гэх мэт ингээд энэ асуудлууд байна шүү дээ. Айгуу сонир санагдаж. Түүнээс одоо ингээд новчонд байлдах эдгээр одоо бол хувийн ур чадварын асуудал бол сонир. Хувийн ур чадвартай холбоотой жишээлбэл сүүлийн үед одоо юу ярьдаг болж байгаа нөхөр ур чадвартай цэргээс илүү технологи эзэмсэн цэрэг илүү бэлтгэж байна. Чадвартай өр нөлөөтэй байна гэж ярьдаг. Хуучин бол яг нөгөө сүүлийн нэг 10 хэдэн жил бол нөгөө тусгай хүчнүүд их хүнлэгдлээ шүү дээ. Одоо чөхрээр өсөлтөг, карате яадаг, мэрэгэн бууддаг, одоо яадгийн амьд үлдэх чадвартай, мадвартай, тодорхой үүргүү гүйцэтгэх чадвартай гэдэг.
Тэгэл сая одоо ингээд бас Украинтай одоо эсвэл тэр нэг улс орны дайнуудаар чинь тэр хэсэг чинь мэдээж төрүүлж орж ийн тодорхой хугацаанд асуудлыг барьж ийн дайн сунжраад ирэхээр тэр хэсэг чинь ингээд дуусаад эдүү өргөжөөд ирэхээр нөгөө юу руу орчдөг юм. Иргэний систем рүү ороод ирэнгүүт. Тэгэнгүүт одоо жишээлбэл энэ чинь Орос Украины танк чинь ингээд 1000 км үргэлж 1000 км-ийн тусгай хуучин байна гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тодорхой үүргүүд бол гүйцэтгэж чинь тийм ээ. Тэг үлдсэн километрийн хугацаанд тэгэхээр нөгөө иргэдээсээ юунуудаа татчих. Тэгэхээр иргэд чинь богино хугацаанд бэлтгэсэн баг шаардлага. Нэр хадуурхад одоо ч л Оросууд гэдэг чинь Украинч өөрсдөө бүх цэргийнхаа хугацааг 2 сар болгож байгаа. 2 сарын хугацаанд хүн бэлтгэдэх бүрэн боломжтой байна гэдэг. Одоо манай 12 сар хүнийг аваад тийм төгжих шаардлагагүй болсон гэдэг нь яг бодит байлдааны нөгөө харагдаад байна шүү дээ. Тий. За хоёрт нь нөгөө мундаг ийм булчинтай мундаг лаг мэрэгэн бууддаг хүнээсээ гадна нөгөө технологичсон шинэ үеийн хүүхдүүд биш үү? За одоо нөгөө жинзи нөгөө нэг ийм гар утас муцсаас олдгүй ярьдгүү нөгөө тоглоом тоглоод байдаг үеийнхэн ч хамгийн сайн байлддаг гэж. Яг технологи эзэмссэн. Тэнгүүд одоо жишээлбэл Баатар зэрэгээ гарч байгаа 17 танк сүнээс ингээд 17-д 8-тай жоох хүүхд гарч байгаа байхгүй юу? Энэ одоо яаж 17 танк сүнэ тэгэхээр нөгөө жинзи үе мөг чинь төрхтөөл нэг ийм тийм дорон сайлал сурсан нөхөр өвөхөр зүгээр дорон цай өдөрдөг болсон байгаа байхгүй юу? Тэгээ дорон цай өдөрдөг 17-тай бацсан байхад 17 танктай ирээд нэмэргүй шүү дээ тийм. Ур чадварын хувьд бол төрөөсөө тийм. Эдийн засгийн хувьд гэсэн тийм нэг танк жишээлбэл 2 сая гэж бодоход чинь 40 сая доллар дотор нь байгаа зэрэг мэрэг тэгээд 100 км-т хэдэн дизелээр явах юм уу? Эдийн засгийн бодоход 17-тай хүүхэд өдөрт хэдэн юу зарцуулах уу, юу идэх үү гэдэг эдийн засгийн өрөөгөөж бодоход эн чинь бүр шал өөр ойлголт байна. Тэгэхээр за дээрэс нь тэр нөгөө хайбрид даа явуулж байгаа юм уу? Эсвэл нөгөө кибер дайнууд биш үү? Нөгөө талаас сохолж байгаа барьж байгаа эсвэл нөгөө юунд дотоод сүлжээнд нэвтэрж байгаа барьж байгаа. Одоо жишээлбэл сая Америкт мэдээлэл хаагаал ч юм уу нэг онтрахад юу Украинд ямар хүнд байдалд орж ийн тий Оросод ямар хурдтай давшиж ийн тэр ч юм бол яг зөвхөн технологи асуудал. Тэгэхээр манайх шиг улсуудын хувьд бол цэрэг орон нутгийн хамгаалалт гэдэг зөвхөн буу зэвсгээсээ гадна тэр технологичсон тэр тоглоод байгаа бацаануудыг яаж тэр EUг нь ашиглаж төрөл цэрэг болгож зохион байгуулалтанд оруулах уу тэрэн дээрээ яа төлөвлөгөө одоо манайх сайн харагдаж штэ Монгол зэгээл одоо хэдэн бацаанууд ч одоо ямар сайн тоглож чинь тэгэхээр суурь нь бол байгаад байгаа байхгүй юу дэлхийн том багуудтай тий ямар сайн үдэж чинь гэдэг чинь одоо нэг манай жудочны тэр онготой одоо медаль аваад ирж байгаа шүү дээ. Тэгтээ бид нар чинь мөнгө олоод ирж байгаа байхгүй юу? Тийм мөнгө олонгоо ер нь бол тэгэхээр чинь одоо байгаад байгаа нэг юм чөрөөсөн сүүлийн бацаанууд нарийнхан өмдтэй болсон тэгээ болчингөө буудаж чаддгүй нүдний сохоосон яг цагаад бол яг технологи нь бол тэд нар манай булчинтай мундгуудаас аялуу. Тийм наатаа ч юм уу. Тэгэхээр бас энийг би зүгээр харж бас төр зэсэг гэх юм уу. Одоо бид нар төр зэсгээ яриа сурчилттай хуучнараа тийм. Одоо манай ерөнхийлөгчийн зүгээр сая нөгөө дорооны тэмцээнд хийлээ шүү дээ. Тэр аюу сайн. Тэр их зөв юм хийж байгаа. Аюу зөв байхгүй. Тэгээд тэр чинь давхар бүртгэл явж байгаа зохион байгуулалтын орж өрсөлдөөнүүд багууд үүсээд ирэхэр чинь ерөөсөө тэгээд өргөжөө цаашаа явуулахаар тэр үл яг бэлэн батлан хамгаалах хоорондын хамгаалалт аюун том систем байхгүй. Тэгээд сүүлдээ чинь дороо мороо өөрсдөө хийдэг барьдаг болно энэ төр гэмтээ цэглэл ингээл тэр үйлдвэртэй болно гэсэн шүү дээ. Манай шиг улс бол мэдээж том хэмжээний дайн уушдаггүй цэвэр жижиг хамгаалалт юм. Тэр бүхэн бол одоо маш сайн. Тэрнээсээ гадна тайнаас гадна тэр нөгөө онцгой байдал гамшиг үеийн 90 аврам хамгаалалт гэдэг чинь бол одоо дорооны ганцхан юунд ашиглахгүй шүү дээ. Дайнд ашиглахгүй. Одоо сүүлд Америкуудын жишээ байгаа шүү дээ. 3 настай байлаа охин ингээд ерөөсөө олдгоол хэдэн мянган дотоодын гавар үндэсний гавар цагдаа магтаа бүгдийг гаргаад том тарилан элеватороос олж чадахгүй. Ганцхан дороо нисгээд болсон баг. Шүн дулааны амьтад дороо нисгцэн тэгэл олцсон. Тэгэхээр тэр хооронд чинь ингээд 2-3 өдөр хэдэн мянган цагдаад ажиллаад нохоод ажиллаад цагдаад ажиллаад технологийн дэвшил давуу талыг харуулж штэ. Тий. Тэгэхээр бид нэр тэр гамшиг дээр ч гэсэн ингээ ер нь аврам хамгаалалт дээр ч гэсэн ер нь технологиудаа бид нар ашиглах, тэрэн дээр хурдтай байх, за энэ буудлага энэ юмнуудтайгаа хослуулах. За энэ ч гэсэн манай одоо би бол нэг юм байлгах манай буудлагын холбооны практик буудлагын мөн ханаа хар байна уу? Янз бүрийн буудлагын холбооны чинь нөгөө аминдал энэ чинь сүүл үеийн тийм шүү дээ. Хараа хэрэгсэл тавиад сайжруулад байгаагийн хэлбэр шүү дээ. Тий. Гэтэл одоо энэ хараа хэрэглээ сайжруулаад ирэх юм бол
одоо өрөөрөө орлоо харанхууд шүний хэрэгжилтэд орсон зүгээр жирийн залуу мундаг харанхууд буу барьж сууж байгаа хоёрын хоорондын үр дүн ямар байгааг мэдээс хэлээ. Технологи бол юу? Ер нь бол зүгээр бид нэр ингээд технологиг аюул сая эзэмшиж явах хэрэгтэй. Манай түүх ч гэсэн тийм шүү дээ. Манайхан ингэж яриад байдаг хөө омгшоол Монгол хүн мориндоо мордоо сэлмээ барайл ном сум барайл дэлхийн талыг эзэлсэн тэрхүү бол ер нь жоохон уран зохиолын шинжтэй шүү дээ. Сэлмээр очиж хан завчих юм уу? Яах юм те. Нэгч миний сонсч мэдж байгааруд нэг олон сэлэмтэнүүд нь цөөхөн баха. Ном сумтай л их хэсэг болдог тийм. Ном сум ч бол одоогор бол юм Карибин шүү дээ. Карибинтэй гараад одоо том хотыг яаж эзэлэх юм? Гэтэл одоо яг түүхийг харахаар чинь монголчууд ч өөрсдөө ингэж мэдээж бол талд болж байгаа том тулаанд бол монголчууд аваасч очиж эзэн сууж татвар авч хүнээ тамирч хотыг эзлэх гэсэн утгатай. Тэгэхээр том хотуудыг яаж эзэлж ийсэн бэхээр ерөөсөө тухайн хамгийн шинэлэг байсан технологийн ашиглаж. Одоо жишээлбэл хятадын том хотуудыг эзлэхдээ арабын том зэвсгийн инженерүүдийг авчаал нөгөө том гал урвуудыг ашиглаад орж исэн бол хойшоогоо араб хоризон руу явахдаа хятадын инженерийн ангийг өөрөмшүүлэл аваа явж исэн. Гэх мэтийн нөгөө технологиудыг маш сайн өөрөмшүүлж авч ирж тэгжээж эн чинь хосолж ийж монгол хүний төрд байлдах чадвартай нийлж ийж. Түүнээс даван одоо ном сумаар одоо харуулж марвал хэрэм мэрмийг эзлээл энэ төр бол жоохон тийм шүү дээ. Арай л тийхгүй шүү дээ. Тал малдаа байлдах энэ төр дээр бол эхний байлдаанд бол байсан л байна. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо яг тийм технологич явах тийм ээ тэрийгэ болж өгвөл үйлдвэрлэдэг байх. Тэгээд төр засгийн маань өөрийнх нь одоо эдийн засгийн хүчин чадал ямар байгаа вэ? Тэгэхээр тэр юугаа яхахын тулд иргэдтийнхэн юм нэг зэвсэг ашиглах худалдаа авах чадвартай хэсэгтэйгээ дээр тэр ачаагаа өөрүүлээд тэрийг орон нутгийнхаа хамгаалтын системдээ оруулаад бариад ойлголцоод явах нь илүү чухал. Тэгээ энэ би нэг төр бац хэрэг гэдэг энэ Самуэль Антиктаны ном Баабар имэн дээр гараад энэ нөгөө сая богсон Батлан хамгаалахын сайд Бямцэг сайд ивэд тгсэн. Тэгээ нэг ийм ном гаргасан. Тэгээ энэ дээр бол нөгөө төр бац зэрэг иргэн цэрэг яаж харилцах хамтран ажиллах хэрэгтэй гэдэг айгу тод илэрхийлж ингээд ер нь бол тэр иргэн цэргийн харилцааны библ байхгүй юу. Тэгээ энийг ингээд бид нөгөө Монгол редактораар ажилласан англи орчуулгатай юм. Тэгээ эндээс ингээд харж яхад бол ер нь бол цэргийн одоо хүчин илүү давмгаалал гэх юм дарангуул руу явдаг. Иргэн тал нь давмгаал цэрэг хэрэггүй ер нь бол Монгол улс цэргээр яадгийн өгсөн одоо хоолны самнууд гэл ирэхээрээ бусдад эзлэгддэг. Тэгэхээр энэний нэг юм дундаж алтан баланс ба штэ. Тэрийг яаж хангаж явах ёстой юм гэдэгт энэ дээр ерөнхийдөө төгөө. Тэгээ энэ дээр хэлж байгаа гол санаа бол тэр иргэд цэргээр нэг нь ойлгож явах ёстой. Тэхийн тулд хамтран ажиллах ёстой. Тэрний бодит юм бол тэр нөгөө орон нутгийн хамгаалалт, иргэд өөрсдөө энийхээ нэг хэсэг байх. Түүнээс бол одоо дуу шулуу зохиогоол цэрэг хувцсансоол одоо яваадах бол нэг тийм хуучин үр дүнтэй арга бол биш мэдээж бас тийм пропаганда бол байна. Ямар үед цэргийнхнийг иргэд хүндэлдэг вэ гэхээр тэр ажлыг нь ойлгодог. Мэддэг. За тэгээд цэрэг ямар үед үр дүнтэй гэхээр нөгөө өөрийнхөө амь насаар дэнчин давж тэр ажлаа хийж штэ. Тэрийг нь өнгөд нь ойлгодог. Тэр хэрээрээ хүндлэл үзүүлдэг үед ойлгож байгаа ч. Түүнээс том цолтой мундаг ч юм уу гой дуулдаг молдог. Гой цэрэг хөл тавьдаг мавдаг бол нэг тийм. Би сая яг чамаг хэлсэн чинь Америкт чинь иргэдэн Америкийн цэргийг тааралтахаар те юу чиний одоо хамгаалж явах чинь талархдаг шүү гэдгийг заавал хэлдэг те. Энэ нэг бүр иргэдийн тийм суулгацсан байж тээ. Тэгээ яагаад хамгаалж байгаа вэ гэдгийг иргэдтэй нөгөө нээлттэй ойлгуулж ярьдаг. Түүнээс ингээд сүрийг бодруулаад ч юм уу ингээд амар л бид нар мундаг юм чинь том цолтой мөлтэй гэдэг тэр утгаар бол биш. Тэр өөрийг таныг хамгаалж чинь таны өмч гэдэгтээ та бидэртэй хамт оролцож байгаа шүү. Нэг шүү гэдэг юм явдаг. Одоо Америк том тэмцээнүүд явах дээгүүр нь монгоц нисгээл далбаа малбаа явуулаад одоо энэ номд жишээлбэл байгаа л та. Энэ жишээлбэл сурталчилгаа Америкууд яаж хийдэг тухай байхгүй юу? Одоо ингээд Америкийн лаглаг байлдаантай каналууд гараад амар үнэтэй байлдааны монгоцоор нисээл юм тэрлээд идэг штэ. Тэрэн дээр жишээлбэл Америкийн Пентаго өөрөө төсөв гаргадаг гэж. Том Крузийн кинонд чинь бүр ингээд байлдааны юу хөвдөг штэ нөгөө тэгч нисхонх тэгч. Тэнгүүд жишээлбэл Америкийн журмаар чи Америкийн тухай арим тухай кино хийж байгаа бол зардлаар нь тэр юуг явуул. Байлдааны тэр нөгөө нисхонх тэгчиг. Чи нисэх гэж байгаа бол бид нар чам өнгөө сургадаг.
Тэгээ чи нис чи бензинэл төлөв. Онгоцныхоо шатгуулаа төлөв. Тэгэнгүүт тэр том гүрүүд чи өөрөө нислээ барьлаа удирдлаа гэдэг чинь тэр нөхлийг хангаад тэгэнгүүт тэрийг нь иргэд үзэнгүүтээ ямар гоё юм бэ тийм манай арим ямар ч би ер нь цэрэгт явъя гэдэг нөгөө цэрэгт явах сэтлэн дөрдөг тэр ирээрээ нөгөө юу нэг гэж гэтэл зөвхөн Америк биш одоо юунууд шилэл хийж байна. Хятад энэ ном дээр бас байгаа. Чон дайчин гэдэг нэг кино хийж байна гэж. Тий байдаг. Чи үзсэн үү те? Нөгөө халт үзчихсэн амар авсан шүү дээ. Ерөөсө бүгдийг налаад хятад ерөөсө хятад цогч амар юм л шүү дээ. Тэр киногоор бол одоо мэдээ амар л хал та тий. Тэр киногоор бол алаал иргэдээ авраа хамгаалаад террористүүд бодоолгоод хамгийн сүүлд нь одоо хятад босорт тэр кинонд гарч ирэл тий. Та хятадын босорт бол хятадын зэрэг таныг хаанаас ч гэсэн хамгаална. Итгээрээ мэтгээрээ гэл ингээл нэг тиймэрхүү одоо юутай. Юмнууд одоо илүү ойлголцлын одоо маркетингийн чиглэл одоо төр цэрэг одоо эргэн хоёрын хаорондын харилцааг ингэж тэгж өгж шүү дээ. Тэгж манад бол тэр юу нь болохоор илүү нөгөө хуучин зүйлтмэгээр дуу хоорч юм уу эсвэл цэрэгтэй байсан хүмүүс нь шанаа авч илаа эсвэл гоё хөл тавь зурлаа мурлаа гэдэг. Тий одоо нэг би бас одоо сая тэрнийг хийхгүй болохоор зовлон хүн өөрийнхөө хувийн цөлөр ингэ яваад байна шүү дээ. Тий сая яг хэлж л одоо нэг бид нар бас жоо одоо шинэлэг үе ирээдүгөө жоохон бас харж хиймэр юм санагдаад одоо чинь нэг манай бас нэг таньдаг хүмүүс бас бичсэн л дээ. Одоо зүгээр 100 жов гэж болдог. Оюутан зэрэг энэ чи юугаар сурдээ ингээд яг үндсэндээ бол тэр чинь бас түрүүний хэлдэг 2 сар гэдэг чинь оюутан зэрэг хугацаанд чинь бүх юм сурч болоод байна шүү дээ. Тэгвэл ягаад бүгд нийтээр тэгвэл хугацааны зэрэг гэдэг бас болж байна. Оюутан зэргийн анханасаа яг хөтөлбөр болгоод явах ажлын хэсэгт би байсан. Тийм. Тэгээд дараа нь ингээл бас эхлээ наад өгч армийнх нас гисэн байна. За хараа одоо бас нэг ийм бидний барилд оромжилж чинь гэдэг. Тэгээд дараа сургалт хийсний дараа за энэ бол үнэхээр үр дүнтэй байна. Хоёр шалтгаан байна. Нэгдүгээр яг нөгөө хитэд сургуулийн үед харьцангуй боловсролтой хүмүүс байгаа учраас нөгөө түргэн сурдаг. Бууз юм шиг мэдрэмж задлах барих одоо тэгээд команд хүлээж авах маах те практик эдэр дээр урд сурч. Хоёрдугаар угаасаа цэргийг өдөржин ингээ зүгээр ойлгоод дэлгүүгээр өглөөнс эхлээд ингээд шахаад үндсэн сургалтуудыг хийх юм бол 2 сар бол хангалттай хугацаа байна гэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл манай армийн сургалтын 70% нь цэрэгжилтийн бэлтгэлтийн сургалт 30% нь байлдааны сургалт гэж. Тэгэхээр чин гол юм чин уул нөгөө эсрэг байвал зүгээр те. Ер нь бол зөвлөлтөгч одоо оршигч тийм байсан гэж байгаа байхгүй. НАТОгийн 70% нь буудлах тактикийн сургалтууд 30% нь яг тэр цэрэгжилт команд маманд яг ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо НАТОгийн жоо барууны нэг амар алхаал бэлтгэл гэдэг нь баг мэдээж алхах штэ. Цолмол мэдээж нөгөө юм уугаа бол мэдлэг хүндлэгээс сурна. Тэгэхээр яг байлдааны талбарт хэн илүү үр дүнтэй байна гэхээр өөр нэг. Тэгэхээр яг тэр оюутан цэрэг шиг яг тийм юм. Одоо ч л эмэгтэй оюутан цэрэг би авах залт байдаг байхгүй юу. Гэхдээ тэрхээр дахиад эмэгтэй оюутан цэрэгээр бэлтгэстэйгээр улаан цагламгаар ч юм уу гамшигын нөхс давраа хамгаалахаар ч юм уу те. Дараа нь тэр чинь амьдрал дээр маш хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү нөгөө ийм системуудаа бид нар хийгээд нэг болгоод одоо байгаа энэ буудлын одоо сайн дураа сонирхолтой явж байгаа холбоотуудаа нийлүүлээд тэг чи анзаарч байгаа шүү дээ. Одоо ингээ буудлага анх бий болоод одоо тийм Наранбаатар эргэлэгч мөнгө хийгмүүд одоо буудлах холбоонд олон болоо сүүлдээ танай албаных орж албаных нуурч чадварч гэсэн бас адилхан сайжирч байгаа сте тий. Ингээд ийшээ хөрөнгө оруулалт хийгээд ирэхээр эн чинь өөрөө ингээд бас тагаа сайжирч байгаа. Одоо энэний урамшууллын системийг яах юм? Бодлогоор яаж дэмжих юм гэдэг юм л гарч байгаа Монголд бол бэлэн 50,000 бүгдэж байна шүү дээ. Ямар ч асууж шүү дээ. Тэгээ чи өөрөө 100,000 болно гэдэг. Одоо бид нар муу хэлээд байдаг слизм үед гэдэг чинь иргэний хамгаалт гэж байдаг байлаа шүү. Сони шүү гэж байсан шүү дээ. 43 онд гэхэд өөрийг хамгаалах сайн дурын мортетрад гэж 43 онд монголчууд байгуулсан баг. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнд дуусах 47 оны үед 250,000 хүнтэй байлаа шүү дээ. Тэгэхээр чинь орон нутгчид өөрсдөө ханга бэлэн болгоцсон байна. Бэлэн нөгөө арвтын систем рүү, зуутын систем рүү ороод ингээ бэлэн болгоод ямар нэгэн байдлаар буу эзэмших тактикийн юутай ойлголттой болцсон 250,000 хүнд. Тэгэхэд өнөөдөр бид нар ингээд богино хугацаанд 7 хоногийн хугацаанд ч юм хүмүүсээ бэлдээд ингээд бол бид нар бол нэг 600,000 хүн бэлдэж нөөцтэй болох боломж байгаа байхгүй. Тэгжээж л бид нар юу хамгаалаас биш одоо байгаа мэржлийн зэрэг бол сайн гэхдээ хязгаарлагдсан. Тэгэхээр тийм боломж бол бидэрт яг тэр юугаар байна. Тэхийн бол бид нар бууз зэвсгээ одоо чөлөөтэй яадаг сургалт голон сургалтын нийтээ хяндаг газрууд нэрхтэй. Финландууд бол би бол Финландын систем авъя гэж бодод байгаа байхгүй юу. Одоо манайх жишээлбэл цэргийн ангидуудыг нэмэр байгаа байхгүй. Иргэдэд нээгээд буутаа хүмүүс нь очоо буу муугаа тохируулаад бариад
янз бүрийн сургалтууд аваад тий тэрнийхээ хариу жижиг хөлс аваад тэрүүгээр зэрэг ангимаг нь бас жоохон юу гэдэг би болгоно ашиглуулаад нөгөө нэг нууцлагдмал гэдэг юм ингээд нууцын зэрэглэлтэйг айрмууд ингээд таам хаачаад нь шүү дээ. Яг сайн хэлдэг шиг магадгүй тэр одоо аймаг болгон зэрэг байна уу? Ер нь баг тийм болов тий. Нүг тэнд нь буудлын талбай нь бэлэн. Яг тэр хүндээ сургалтын нэг мэдээж аримт нь бас хэрэгтэй шүү. Тэр чинь тодорхой хөлс төлөөд ирэндээ. Тий. Тэгээ эргэлтэнд орно гэсэн үг шүү. Тий. Тэгээд суммаач гэсэн шинжилгээ хийж байна шүү. А иргэдэж хэрэгтэй баг. Заавал 12 сар өөрийгөө тамалж яхаар очоо 3 өдөр сургалтанд сууж явж 7 хоног сунгаж болж байгаа. Нийт хугацаа нь 2 сар. А 3 өдрийнхөө хагас хугацаанд очоо сургалтанд суугаад 2 өдрийн сургалтандаа бүртгүүлчихэд тэр нь өөрөө зэрэг албаа хаасныхаа одоо Финландын чинь жил болгон заавал нэг тодорхой хугацаанд очиж нэг албаа хаагаа явуулдаг шүү дээ. Швейцар хоёр чинь тийм бат. А бид нар бол хагас хугацаанд очиод ч юм ингээд тоолуулаа явахад жилд хэдэн 7 хоногтой тэр мөрөөр 2 жилийн хугацаанд 3 жилийн хугацаанд залуучууд тэр сургалтаа дүүргээ зэрэг албааснараа тооцогдоод бариад ингээд явж байгаа. Зохион байгуулалтын нэг тийм юм. А тэрийг нь хүлээж авдаг одоо янз бүрийн орон нутгийн хамгаалтын сургалтын төвүүдтэй. За тэрэн дээрээ би очлоо гэхэд одоо би өөрийн буутай сургалтаа аваад явахтаа яг тэгээ бууга үлдээгэл өөрийн нэр дээрээ байна асуудал үүсгэхэд очиод тэрийг аваагараа явна үз. А тэр хүнээ шаардах нь чи гэр орондоо асуудал үүслээ, эсвэл гавайлгын гамшиг үүслээ гэхэд бэлэн анх шатны тусламжтайгаа 3 хоногийн юмстайгаа гэрүүлээ аваа явах хэвээр. Гарлаа гэхэд чиний замын зураг чинь чи энд цуглана. Ийшээгээ явна хүүхдүүдээ ингэн өв цусан бол энэ нэмлэг рүү очино. Тэ? А чи өөрөө буугаа өрөөд тэнд очино. А чи энийг хамгаална. Чиний ерөөсөө энэ хоёр одоо орон сууцны блок хамгаална юм. Тэр замын зураг нь бэлэн байж байгаа хэвээр. Тийм л юмыг л одоо бид нар хийх юм бол ер нь бол 600 мянган буудагчтай болох боломж байна. А тэрэнд бол танаа энэ юу бол би бас танаа кино өдрийг хараад бас хүн амар хурдан өөрчлөгдөх юм шиг боддог. Анх ингээд нөгөө кинонуудыг харж байгаа чинь манайхан ч ингээд хорон гохомхондороо яваад буруу зүрөө янз бүрийн буу мөөрцөн хөөж байгаа шиг одоо ингээд харсан чинь бүгдээрээ шал өөр болцсон. Тэгээ энэ нөгөө юм урлагийн юм олонний тайлан үүс бас хүн их нөлөөлөх. Тэгээ тэр юм уугаар бас тэр чинь тагаа хүн амтэн чинь бас өөр болоод өө чинь өөр байдаг юм байна. Дээрэс нь чинь зөвхөн орос юм зүйлтүүийн буунаас гадна өөр олон төрлийн буунууд байдаг юм байна. Мэдлэг эдгээр нь бас их сайжраад энэ тийм сошиалд чинь бас хүмүүст бас нэг мэдлэг олгоод байгаа байхгүй юу. А чинь би бас ингэж бас болохгүй маань худлаа харагдах юм байна гэдэг хүмүүс нь мэдрээд дээ шүү дээ. Ядаж л хон дээр хурууг тавих байлаа гэж байгаа байхгүй юу. Тэгээ өөр төрлийн буунууд бас гой буунууд байдаг юм байна. Энийг нь сонирхож болох юм байна гэдэг ингээд юм давхар сургалтууд. Тэгэхээр тэрийг нь яг төрцгийнхаа зүгээс яах юм. Жишээлбэл одоо тим кино хэлдэг гэхэд тэрний тэр санхүүжилтүүдийн системийн одоо танк манк мэдхгүй янз бүрийн шиг эсвэл бууны сумын зард мартлыг хариуцах юм уу яах юм те. Тиймэрхүү нөгөө бодлого нь өөрөө бас тарж иж тийж эсвэл мэдхгүй Монгол цэрэг айрамд дороо үйлдвэрлэл манай дорооны заавал ашиглаарай гэж хэлэх юм уу. Тийм харилцаа байж. Одоо бас магадгүй энэ би бас инхийг сөхөөлөгчдийн тухай кино хийгээс гэж боддог байхгүй. Тэр чинь ягаад гэвэл нөгөө манайх нөгөө инхийг сөхөөлөх үйлдвэрлэлийн тусны тэр гой тийм кейсүүд байна л да. Одоо манай явсан цэргүүд хоорондоо ярьдаг байхгүй. Одоо энэ ийм болоод энэ тэр нийтэд дийлгэж нэх яахгүй. Одоо хүн харах юм бол эдгээр баг тэгж ярьдаа шүү дээ. Баг энэ Америкийг дагаж одоо энэ инхийг сөхөөлөх ажланд оролцох ёсгүй байсан гэж нэг нөхөр бас ярьж бид юу гэсэн үг юм. Тийм ханьж тэгж бидний цэргүүдээ сайн бэлдэж авч байгаа байхгүй тий. Тэгээ тэр мөрийн талаар ингээд нийтэд гоё зөв ойлголтог юм магадгүй инхийг сөхөөлөгчний тухай кино хийхээр бол манай арим энэ дээр нь бидний туслан зардлыг гаргаж өгдөг юм ингээд ингүүл бас хэрэгтэй л юм. Тэрээс гадна энэ номдэр байхгүй халтур ингээ бэлдэх гэж ойлголт. За. Инхийг сөхөөлөгч гэсэн том халтур гэж байгаа. Жижиг улсууд явд. Одоо жишээлбэл дэлхийн хамгийн том цэрэг хандуулдаг инхийг сөхөөлөгчний ихэнх нь жижиг улсууд байдаг. Цэрэг арим нь өөрөө явж мөнгө олж ирдэг. Яагаад тэгэхээр одоо юу гэх юм бэ? Манай дундаж армийн цалин гэхэд нэг за одоо $600 ч юм уу доллараар бодохоор байлаа гэхэд инхийг сөхөөлөгт явуулаа гэхэд нөгөө нүүб стандарт $3,000. За тэрний тодорхой хувийг арим аваад мөнгөтэй бол тэр цэрэг өөрөө бас $1,000 аваад ирээд нөгөө орон байрны өөрчлөлт машин дээрээ авах хэмжээний давхар бас нөгөө Монголд хөрөнгө оруулалтыг игээд авах. Түүнээс одоо хүмүүсийн бодож байгаа шиг айлын буун зардал гаргаад хэдэн нөхдөө тэнд очиод хүний өмнөөс одоо хүмүүстэй юм буруу ойлголт байгаа. Тэр ойлголтуудаа тэр киногоор чи хэрвээ хийх гэж байгаа бол ойлгуул бариад ингээд яадаг. Тэр нэг тийм хуурай огшлоосоо гадна
Бас нэг тийм хийдэг. Дээрээс нь тэр кино зохиолуудад ч гэсэн тэр бас тэр яг тийм оролцоо зөв муу ингээд ойлголт өгдөг барьдаг яг бол миний анзаарч байгаа манай кино зохиолч бас жоохон сулдуу штэ. Буу муу ингээд тэмцээн уралдаанд товор дууч юм тэгэхгүй өгөөд идэгээр энийг чинь бас өөрөө ойлгож иж тийм сте. Тийм тийм. Тийм ингээд мэдэрчээж бас нэг ингэж нэг тэгвэл ингэх юм байна гэдэг тийм юм бас иймэр баг. Тэгэхээр хуулийн ярьжсэн шиг тэр нөгөө тактикийн иргэний тэмцээнүүдийг бас хиймэд. Тэгвэл зөвхөн одоо цэргийн л ажил чи ямар цэрэг юм уу гэдэг нэг хандлага байна. Иргэд нь болохоор энэ цэрэг цугын ер нь нэг тийм хэрвээ эдийн засаг хүнд багт манайх ер нь энтэй байлдаад хэнийг ялах юм ямар ч нэг байхгүй. Тийм нэг ийм хандлагуудыг өөрчлөөд тэр орон нутгийн хамгаалтаараа илүү сайн ойлгоцох тийм шаардлага байна. Тэгээ хамгийн сүүлд нөгөө 318 болж байна. Тийм тийм. Тэгээд яг тэрнээр бас ингээл хандлага гардаг штэ сошиалд. За одоо нэг чи нэг цэрэгт яваагүй юм байж гисэн маягийн хандлага эсвэл нөгөө нэг одоо сүүлд нэг зөвхөн цэргүүдийг төрүүлж гисэн ээжүүдийн баяр гэсэн гэж байна. Тийм яг маазарч байгаа ч гэсэн тийм нэг тийм байдаг. Гэтэл эн чинь өөрөө яг тэр хүүхд түүхэн яаж болно тэгэхээр ер нь бол бүх тийм монголчуудын л баяр байхгүй юу? Айгу би бол өрөнд зөвхөн эрчүүд гэдэг утгаараа би сараас гэж боддгоо. Ер нь бол бүх эрчүүдийн тэр буу барьж үтсэн байх уу, цэрэгт явсан хамаагүй тэгэл асуудал үүсгэж бүгдийг ачаал аваа явна шүү дээ. Энд ч одоо тийм дайны хуулиараа тийм. Тэгээ тэр бол тэгэл нэгэн л тийм цэргийн үүрэгтний үнэлэхтэй, бүртгэлтэй бол тэгэл цэргэл гэсэн үг. Тэрнээсээ гадна эн чинь бас айрамд ажиллаж байгаа. Яг одоо цэрэг хүчний цагдаагийн юм уу, албаны байгууллага шүүхийн шийдвэр бүгд нь ажиллаж байгаа эмэгтэй албаагчид бас байна. За асуудал үүсгээд хуулиар ярьлаа шүү дээ. Одоо дайн тулаан цогцоор төгнөл одоо батламжлал гэхэд зөвхөн дайн тулаанаас гадна ардын талхыг нээж байгаа, гутлыг нээж байгаа, логистик нээж байгаа бүгдээрээ л ер нь нэг хэсэг нь болчиход байна. Ер нь бол энэ ч баг эх орны хамгаалагчдын өдөр юм шүү. Тийм, ер нь бол ер нь Монгол хүмүүрийн л баяр. Гэхдээ бүгдээрээ нэг зарих угаар гэсэн үг биш. Би бол энэнд ямар нэгэн байдлаар хамааралтай шүү. Тэ энэ баяр бол илүү сайн баярлах, илүү албаны тэр нөгөө зохион байгуулалттай баяруудаа их нь бол мэдээж та бүхэн нөгөө цэгийн албаны хүмүүс юм бол баяр мөн цолмолоо одоо аваад ажил төрөл хийж байгаа, энд амьдрал ахуйгаа зориулж байгаа итгэл үнэмшил болсон мэрэгжлийнхний тэрнээсээ гадна энэ л ерөөсөө л Монгол 18-аас 60 насны монгол хүмүүрийн баяр байгаасаа өөрийгөө хамааралтай гэж ойлгож байгаасаа угаасаа л дайан муу асуудал мөн эх орны хамгаалал асуухгүйгээр л өөрийг нь тийм шүү. Монгол хүмүүр цэрэг байдаг тухай тийм сонин гадны сурж үнэлгээ байдаг байхгүй нөгөө манчин хаа одоо манайх инх хамгаалан гэдэг хаан гэдэг үст канси тийм манайханд их олон жил байлцсан биш. Тэгээд тэрний нэг тийм алдартай үг гэдэг. Нөхөр сууж байгаа тийм үйл рүү заах. Үйл хуралдвал бороо ордог. Монголчууд цугл бол цэрэг болдог гэж. Өөрөөр хэлбэл нэг юу байх нь шүү дээ. Тэр хүн зүгээр нэг ингэж цуглаад ирнэ гэдэг зүг ойлголцсон. Тэгэхээр тэр хүн өөрөө зэвсэгтэй бүх юмтайгаа нэлсгүй шүү дээ. Ерөөсөө бүх юмтайгаа ийм тий. Ерөөсөө нэг 2 Монгол цуглаад тэгэх юм бол тэгэл аюултай эсрүүцэх чадвартай болчихсон сүлтэй байхгүй. Тэгээ манай ардын үгэнд ч 3 Монгол зодтолтно гэдэг. Тэгчтэй бол нь хоорондоо зодтолдох биш. Гуруулаа нийлчихээр ер нь тэгээд эсрүүцэх чадвартай болчихно. Эвгүй болчихно. За тэгээд үзэгчтэй нэг бас мэдлэг дэвшүүлчих гэдэг одоо тий. За ингээд манай нэвтрүүлэг бас сонирхолтой болсон байх гэж бодож байна. За тэгээд манай нэвтрүүлэг таалагдвал лайк and share хийгээрэй. Subscribe заавал дараарай. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн нэг би одоо нэг бас ураа болгоод суулгацсан байна. Тэрийг хамтдаа хэлээд өгсөх тий. Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалж ирсэн. Одоо ч хамгаалсаар байна. Ирээдүйд хамгаалсаар байх болно. Эрхэм бодогч.